Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нидерландаас Янжамины бие мэдчилж байна. Өнөөдрийн вебинарын маань сэдв ярьцлага хэрхэн амжилттай өгөх вэ гэдэг сэдвээр явагдах болно. Юуны өмнө та бүхэн маань манай Nomad Rise Facebook хуудсыг бас Nomad Rise Learning YouTube сувгийг дагаж шеэр хийгээрэй. Хэрвээ та бүхэнд энэ вебинарын дараа асуулт байх юм бол nomadriseworld@gmail.com хаяглав имэйлчж бас асууж болно. За өнөөдөр ярилцлага хэрхэн өгөх вэ? Ямар нэг хүн тодорхой ажлын байр нь эсвэл academic PhD positionд ч юм уу, postdoc-оор ч юм уу орохдоо мэдээж CV, motivation letter зэрэг материалуудаа өгөөд тэгээд хэрвээ амжилттай байх юм бол ярилцлаганд орогддог. Ер нь сайн CV байна гэдэг нь мэдээж ажлын санал гэсэн үг биш. Ер нь сайн CV дээр тулгуурлаад хүн өргөднө гэдэг нь таныг ер нь авахд маш ойрхон байна гэсэн үг. Харин та хэрхэн өөрөө ярилцлагадаа сайн бэлдэж орсноор ажлын санал авах хэсгээ шийдвэрлэдэг. Өнөөдөр гол нь яг өөрөө олон жил хүмүүсээс ярилцлага авч туршлага хураасныхаа үүдэн дээр ямар зүйл дээр хүмүүс их алддаг, юуг анхаарвал зүгээр үү гэдэг дээр зөвлөгөө өгөх болно. Эхний ээлжинд ер нь ярилцагч хүн ярилцлага авч байгаа хүний хувьд яг юу бид нар анхаардаг вэ гэхээр мэдээж тухайн хүний мэдлэг, ур чадвар, тэрийг нь бол CV дээр хараад ийм ур чадвартай мэдлэгтэй хүн байна гэд итгэл төрсөн учраас тухайн ажлыг хийх, эсвэл тухайн судалгааг хийхэд итгэл төрсөн учраас ярилцлаганд ордог. Тэгээд түүнээс дээрэс нь нэмээд сэтгэлгээ буюу mindset. Тухайн хүний ер нь ямар хөө сэтгэлгээтэй, ямар mindsetтэй хүн бэ? Тэгээд дээрэс нь хамгийн сүүлд нь манай багт тэнцэх үү эсвэл манай судалгааны ажил дээр ажиллаж чадах хүн үү гэдэг дээр тохирох байдлыг нь анхаарч хардаг. Тэгэхээр энэ бол зөвхөн ур чадвараа мэдлэгээ шалгуулах гэж байгаа зүйл биш. Энэ бол зөвхөн өөрийгөө бас зүгээр таниулах боломж юм. Нэг цагийн дотор болдоо нэг цагаас 2 цагийн хооронд өөрийгөө танилцуулах боломж юм гэсэн үг. Олон улсад ер нь STAR гэсэн метод 1970-аад оны үед танилцуулагдсан энэ метод нэлээд ашиглагддаг. Мэдээж зарим хүмүүс нь энэ аргыг мэддэг учраас ярилцлагадаа маш тодорхой зөв хариулт өгснөөр ярилцлагад амжилттай хийн ажлын саналаа хүлээн авдаг. Гэтэл маш ур чадвартай олон инженерүүд, олон мэргэжлүүд байсан ч гэсэн тухайн энэ энгийн аргыг мэдгүй улмаас хитрхи нуршуу ярьдаг ч юм уу, өөртөө итгэлгүй байх ч юм уу, тэр алдаануудаасаа болоод ярилцлагандаа унах тохиолдлууд байдаг. За тэгэхээр STAR метод гэдэг нь юу юм бэ? STAR арга нь юу юм бэ гэдээ үзье. За STAR гэдэг нь 4 үгийн товчлол гэж болно. За S гэдэг нь situation, T гэдэг нь task, A гэдэг нь action, R гэдэг нь result. Өөрөөр хэлбэл ямар нэг асуулт ялангуяа өөрийн тань зан чанарын үүдийг одоо таних гэсэн тийм асуулт юм уу байх юм бол ингээд маш олон нуршуу явахаас өмнө STAR дээр тулгуурлаж хийх хэрэгтэй. Энэ фреймворк дээр энэ арга дээр хийж өгөх хэрэгтэй. За энэ дээр жишээлбэл монголоор тайлбарлая. S гэдэг нь юу гэсэн үг вэ? Situation буюу нөхцөл байдал. Ямар нөхцөл байдал байсан бэ гэдгээ өөрөө бодох хэрэгтэй. Шууд одоо ямар нэг техникийн асуулт юм уу байлаа гэхэд тэр техникийн асуулт орохоос өмнө би ер нь ямар хөө нөхцөл байдал байсан гэдэг эхлээд тэр нөхцөл байдлаа тодорхой оруулах хэрэгтэй. За дараад нь ямар хөө таск буюу үүрэг даалгавартай байсан. Өөрөөр хэлбэл чиний хийх ёстой зүйл чи яг юу байсан бэ? Ямар үүрэгтэй, ямар хариуцлагатай, ямар даалгавартай байсан бэ? Тэрийгэ тодорхой 1-2 хэлбэрээр хэлчих хэрэгтэй. За тэгээд түүнийхээ дараа action буюу үйлдэл яг юу хийсэн бэ? Тодорхой байх ёстой. Яагаад тэгэхээр заримдаа хүмүүс яг тодорхой үйлдэл хэлэхгүйгээр ерөнхий юм яриаддаг. Би маш одоо хичээнгүй их одоо hard working хүн гэдэг яг шургуу хүн гэл яриад байна. Өөрөөсөө яг бодож жишээ өгдөг. Гэтэл яг action буюу яг юу хийсэн ээ? Тайлбарлаж 1-2 хэлбэрээр бас хэлэх хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь мэдээж R буюу result, монголоор бол үр дүн. Тэгэхээр үр дүн нь юу байсан бэ? Тэгэхээр тухайн нөхцөлд ямар хариуцлагыг үүрээд юу хийсэн, түүнийх нь үр дүн юу байсан бэ гэдгийг маш энгийн тодорхой хариулж авах хэрэгтэй. За энэ STAR методыг бас тулгуурлаад зарим нэг хүмүүс ер нь start буюу T-гээр одоо take away бас юу байсан бэ гэж болно. Өөрөөр хэлбэл энэ одоо өөрийн тань одоо туршлага хураасны үүдэнд та өөрөө тэндээс юу сурсан бэ гэдгийг харуулах юм бол энэ хүн өөрийгөө ингэж мэдлэгээ хяндаг одоо алдаа оноосоо сурч чаддаг хүн байна гэсэн T-гээд take away бас ер нь явж идэг. Тэгэхээр
Дор хаяж стар дээрэс нь ялангуяа судалгааны ажил бас докторийн түвшний дээр дээд түвшний зөвхөн гүйцэтгэх биш дээд түвшний судалгаа, инженер, дизайны талын хүн болвол бас take away-д бас үзүүлж өөрийнхөө reflection буюу reflective mind те өөрөө хэрэг зэрэг одоо өөрийгөө хянж чаддаг, өөрөө алдаанаасаа сурч чаддаг чадвартай гэдгээ товчхон харуулж чадвал маш том бонус болдгоо. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ярилцлаганд орохдоо бол бид нэр голдуу одоо техник чадвар дээр анхаараа техникийн төрлийн ч юм уу за жишээлбэл инженерийн ажилд орох гэж байгаа хүн техникийн талаас ийм юм асуух болов тийм бэлдэх болов гэд техникийн ур чадвар мэдлэг дээр бэлдээд байдаг. Гэвтэл энэ нь тухайн асуултанд хэр зэрэг эмх цэгцтэй хариулт өгснөөр сайн мэрэгчлэн гэдгээ батлах боломж юм. Заримдаа үнэхээр мундаг мэрэгчлээ чадвартай хүмүүс ярилцлаганд ороод хитрхи нуршуу хариулаад байдаг. Хитрхи нуршуу ч юм уу, хитрхи ерөхий ч юм уу. За тэгэхээр энэ бол маш энгийн үзэгдэл. Маш одоо CV-н дээр ингээ хараад энэ мундаг хүн байж тээ. Одоо бараг л ажилд авахд энэ ярилцлагадаа сайн өрөх юм бол ярилцлагад авах гад урьж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь ярилцлаганд уригдана гэдэг таныг авах гэж байна л гэсэн үг яг үнэ хэлэхэд. Хэрвээ сайн сэтгэл төрүүлэг бол авахгүй гэсэн үг. Тэгэхдээ яг ихэнх хүмүүсийн ер нь ажилд орж чадаагүй байгаа ихэнх хүмүүсийн алдаа нь яг ийм тодорхой бүтэцтэй зөв зохион байгуулалттай энгийн хариултаар өгөөгөөс болоод унах тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь өөрийгөө STAR метод ашиглаад эмх цэгцтэй тодорхой тийм хариултууд өгөх нь маш чухал. Жишээлбэл одоо энэ STAR дээр бодит жишээ өгөл жишээлбэл академик төвшин ч юм уу инженер хүн ингээд STAR методыг тулгуурлаад хариултаа одоо бүтцтэйгээ бодъё гэсэн үг тийм. Тэгэхээр за жишээлбэл түгээмэл асуултууд байдаг тийм. Та өмнө нь тулгарсан нэг техникийн асуудлыг хэрхэн шийдсэн тухайга биднэрт ярьж өгнө үү? Тэгэхээр одоо иймэрхүү өмнөх ингээд туршлагатай ч холбоотой асуултууд бол өөрийн чинь талаас тийм тодорхой хариултуудыг шаарж идэг. Тэгэхээр ерөнхий хариултууд тий өвн би иймэрхүү ерөнхий асуулт яасан ч инглээ гэж хэлэхээс илүү тодорхойдоо яах нь энийг сонсомогцоо урьдчилаад бодох нь за S буюу situation ямар нөхцөл байдал байлаа. Тэгээд тэрийгэ бодож яснаа нөгөө хүндээ хэлэх нь шүү дээ. За шууд нөгөө үр дүнлөгөө бид нэр орчих гээд байдаг тийм үр дүнлөгөө орохын хооронд эсвэл юу хийснээр шууд ярих гээд байдаг. Тэрийг хэлэхээс өмнө за би урд нь судалгааны төслийн үеэр манайд ингээ системийн гүйцэтгэл ингээ хит удаа явж байсан гэд өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж байна тийм. За дараагийнх нь таск буюу үүрэг даалгавар дээр тэгэхээр миний хувьд би бол гүйцэтгэлийг сайжруулах шийдэл олж шаардлагатай болсон багийн гишүүний хувьд гэд өөргөө хэлж байна тий. Тэгээд дараагийнх нь акшн буюу үйлдэл яг ямар үйлдэл хийсэн гэхээр тэгээд миний зүгээс ер нь бол бидний гэж нэг яриад хэрэггүй. Яагаад тэгэхээр ялангуяа ярилцлаганд орж байгаа үед хэрвээ дандаа бидний гэд яриад байвал яг өөрөө юу хийсэн харагддаггүй учраас хэрвээ өөрийн чинь яг тодорхой хийсэн зүйл ах юм бол тэрийг хийн. Жишээлбэл би код болон архитектурын одоо бүтцийг нь шинжилээд дизайныг нь шинжилж хагаад яг юун дээр гацж байгаа хэсгийг нь анализ хийж тодруулсан олсон байна. За тэгээд түүнээсээ үүдээд анализ хийж асуудлыг тодорхойлсныхоо дараа алгоритмыг нь илүү сайжруулсан. Тэгээд дээрэс нь нөгөө алгоритм зөвхөн нэг процессор дээр биш одоо параллел буюу хоёр процессор дээр ашиглах оптимизашн хийж чадсан. Тэгээд нөгөө R нь очихоор result буюу үр дүн үүний ачаар манай системийн хурдыг 30% нэмэгдүүлж чадсан. Тэгээд мэдээж энэ судалгааны үр дүн бас урт хугацаанд амжилттай болоод хэрвээ PhD positionд өгж байгаа хүн бол энэ ажил дээр тулгуурлаад бид нэр одоо репорт бичсэн ч гэдэг юм уу, нийтлэл бичсэн ч гэдэг юм уу тэр үр дүнгээ бас чинь тий. Тэгээд өөрийнхөө зүгээс take away одоо нөгөө bonus point байна тий. Тэгэхээр ер нь бол одоо бидний хувьд жишээлбэл авч байгаа хүмүүд бас take away чинь technical depth, analytical skill сайтай хүмүүс бид нэр авчиж штэ энэ STAR-ыг авахуулаад өөрийнхөө хувьд бол бас энэ туршилт дээр тулгуурлаа зөвхөн ингээд өмнөх ажиллаа хийгээд байхаа хажуугаар бас ямар нэг асуудал гарвал яг тодорхой тэр асуудал нь юу юм бэ гэдэг задлан шинжилгээний чухлыг бас ойлгосон гэдээ өөрөө хэлчих болж байгаа юм. Reflection-ыг харуулж чинь тий. Нөгөө ярьцлага авч байгаа хүмүүсээ хувьд чинь энийг чинь хараад take away энэ хүн чинь айгүй мундаг техникийн ингэж анализыг нь хийж чаддаг бас аналитик скил сайтай хүн байж тэгээд ингээд дүгнэлт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хураангуулах юм бол хэрвээ STAR методгүй болвол хүмүүс голдоо ингээд маш их нарийн техникийн асуулт руу хариулт руу ороод нөгөөтгөө ямар технологи хэрэглэсэн яаж хийсэн энэ төргээд бараг ингээд 3 4 5 минут болоо явцдаг. Маш удаан хариулаа тий. Гэтэл одоо жишээлбэл та өмнө тулгарсан асуудлыг яаж шийдсэн гэхээр энэ одоо STAR методыг ашиглах юм бол
судалгааны төсөл дээр ингээд системийн гүйцэтгэх удаашрсан тухайн одоо гүйцэтгэлийг сайжруулах шийдэл одоо олох хэрэгтэй болсон. Тийм учраас код болон дизайны шинжилгээ, нарийн шинжилгээ хийгээд блок хийж байгаа алгоритмуудыг сайжруулад тэгээд хоёр процессор дээр ажиллуулсан оптимизац хийсэн. Түүнийхээ үр дүнд манай систем 30%-аар одоо хурдтай болсон байна. Гэл хэлэхээр нөгөө хүмүүс чи өөрт чинь энэ хүн бол аналитик скил сайтай, техник скил сайтай. Тэгээд ер нь товч тодорхой ярьж чадна гэд тэгээд ойлгомжтой ярьж чадна гэдэг чинь айгүй мэрэгчлийн хүн гэж шууд итгэл төрүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж бүх асуултанд бол стар байх албагүй. Ягаад тэгэхээр зарим нэг асуулт бол өөрийгөө танилцуулах янз бүр ерөнхий асуултууд байна тий. Харин яг иймэрхүү нээлттэй асуултууд тий мэрэгжлийн асуултууд дээр стар методыг ашиглах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ярилцлаганд өргөдөж байна гэдэг чинь мэдээж нөгөө ажилд авах гэж байна гэсэн. Гэхдээ харамсалтай нь өөр шиг чинь ахаад 10 хүн, ахаад 100 хүн тухайн ажилд өгсөн. За тэгээд эхний 10-ыг нөгөө хүмүүс маань ярилцлаганд гэж ураад ер нь ямар хүн байна вэ гэд. Тэгэхээр яагаад таа вэ гэдгээ маш тодорхой харуулах хэрэгтэй. Тэгээд яагаад таа вэ гэдгээр бол ер нь хариулах бүтц нь бол иймэрхүү фреймворктэй байдаг. Тэр нь нөгөө юу гэхээр эхлээд уур чадвараа харуулна. Яг би яг юу ч чаддیں۔ Тэ ямар одоо техникийн болон одоо зөөлөн уур чадвартай юм бэ. За тэгээ яг ямар одоо туршлагатай юм. Яг өмнө нь юу хийж ирсэн, ямар үр дүн гаргаж ирсэн тэ. Тэрийг нөгөө би дээрээ тулгуурлаж хэлэх нь шүү дээ. Тэгээд өөрийн чинь мотивац сэтэл буюу мотивашн чи юу вэ гэхээр яагаад энэ байгууллага, яагаад энэ чиглэл вэ гэдгээ айгүй урьдчилан сайн бэлдэж хариулж өгөх хэрэгтэй. Тэгээд энийг харуулаагүй заримдаа хүмүүс нөгөө ажлын зөвхөн зараа уншичаад тухайн байгууллагын талаар урьж мдээгүй учраас яагаад манай энэ байгууллагыг сонирхож ийн вэ гэхээр энэ ингээд олон улсын нэртэй байгууллага учраас гэдэг бол айгүй ерөнхий хариулт болчихж байгаа байхгүй юу. Гэтэл энэ яг нийгэмд хэрэгтэй систем бүтээдэг учраас энэ системийг нь олон хэрэглэгч ашигладаг учраас аль болох бодиттой тэмцээнүүдийг нь тухайн байгууллагыг танилцуулгыг үзэж хагаад өгөх хэрэгтэй. Тэгэхээр яагаад та гэдэг дээр фреймворк нь өөрийн уур чадвар, туршлага, тэгээд нөгөө мотивац чинь байх хэвээр. Тэгээд ярилцлаган дээр хичнээн цаана даруух хүн байсан ч өөрийгөө маш нээлттэй, маш энгийн нээлттэй хамтаж нийцэж хүн гэдгээ бас харуулах чухал. Заримдаа жишээлбэл би өмнө нь ингээд хүмүүсээс ярилцлага авлаа. CV-н дээр маш инженерийн маш сайн инженер байна. За энэ хүний ер нь багтаа авъя гэдэг чинь тий. Гэтэл нөгөө хүн маань орж ирчихэд айгүй тийм зөвхөн юу гэдгийг багаар ажиллах чадвар ч юм эсвэл тийм нээлттэй биш те зөвхөн нүд рүү харахгүй ч юм өөр тийш ингэж харсаар агаад эсвэл газар чиртэж харсаа байсаар агаад гараа явчихдаг те. Тэгэхээр нөгөө өөрийгөө илэрхийлэх чинь зөвхөн уур чадвар, туршлага, мотивацаас гадна өөрөө нөгөө ярьж байгаа хүнтэйгээ бас нээлттэй харилцах тэр аягүй чухал. Өөрөөр хэлбэл таалагдах бас чухал байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь өөрийнхөө үнцнийг харуулах хэрэгтэй. Гэхдээ магтахгүйгээр яаж үнцнийг харуулах вэ? Тэгээд тэр нь өөрийгөө аман хэлбэрээр бас биеийнхээ ингээд нүдээ өөрийгөө илэрхийлж байгаа байдлаараа хүнд таалагдаж яг гэхдээ тэр нь бол хуурна гэсэн үг биш шүү дээ. Ингээд хэлбэрдээ тэгвэл хүмүүс бас шууд мэдчихэж шүү дээ. Энэ хэлбэрд чинь өөрөө ингээд илт ингээд жоохон ингээд маяглаад байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр хичнээн ингээд гэрийнхааныхаа жишээлбэл найз нөхдөөгөө ярьж байгаа юм шиг л тийм нээлттэй төвшөнд ярьж ивэл бас зүгээр хитрхи бас ичимхий байгаа гэвэл багт орчууд нийцж байж чадахгүй нэ гэдээ ундаг ч юм уу. Тэгэхээр наана ил хэрэгтэй боловч цаана бас зөөлөнгийн чанар бас их чухал байдаг. Тэгэхээр өөрийгөө магтахгүйгээр үнцэнэ чадвар, туршлага, мотивац дээр мотивац болохоор ярилцлаганда зөв асуултууд тавиад зөв ингэж энэ байгууллагын танилцуулга дээр тулгуурлаж би энэ чиглэлээр нь ажиллах гэж оруулах нь бол чухал байх нэ. За тэгээд нөгөө ярилцлаганд бас ялгарах нь чухал байна. За орчлоо ахаад өөр шиг чинь 10 мундаг инженер, 10 мундаг мэргэжлэнүүд тухайн ажлын байранд орох гээд байж байна. Яагаад өөрийг чинь сонгох ёстой гэж тий. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн стар методоос гадна бас personal touch болж өгөл жоохон стори оруулчихвал бас ч үгээр тий. Тэгэхээр нөгөө нөхцөл байдал асуудлыг яг яаж шийдсэн, ямар үйлдэл хийж шийдсэн ингээд тэгээ үр дүн юу байсан ингээд тэгээ дээрэс нь нөгөө өөрийнхөө тэр юун дээр манай баг маш ингээд стресстэй байсан. Тэгтэн тэндээс нь би жишээлбэл хамт олно ингэж урайлж яасан ч гэдэг юм уу. Тийм бодит бас жоохон тийм personal touch өөрийнхөө өнцгөөс тэр түүхийг орлоод ирчүүл бас зүгээр. Ерөнхийн нэг түгээмэл гаргадаг алдаа гэх юм бол өмнө хэлснээр хитрхи урт заримдаа хитрхи ингээд дитэйлд ингээл манай программын студийн хувьд жишээлбэл айгүйх технологийн жаарнууд хэлээд байдаг. Би жирэ ашиглаа. Тэгээ жирэ ашиглаж байсан чинь энэ фреймворкоор дараараа гэдэг хитрхи технологи өөр ороод идэг тий. Угаасаа CV-нээс ямар технологи сайн гэж мэдсэн учраас
Мэдээж техникийн асуудлууд хэрэгтэй болоод техникийн асуудлууд руу орох учраас хитрхи дитэйлд бас байх хэрэггүй. Тэгээд бас нөгөө түрүүний хэлснээр бас бид гэх тэг яриад байхаасаа илүү яг би өөрөө юу хийсэн тэрийг хэлэл зүгээр. Мэдээж манай баг ийм юм дээр ажиллаж байсан. Миний зүгээс бол би энэ дэлгэнд голчилж анхаарч ажилласан гэдгээ бас харуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд үр дүн хэлэхгүй ерөнхий юм яриад авах бас хэцүү. Юм хийсэн гэдэг яг гэтэл яг үр дүн нь импакт нь юу юм? Тэрийг бас тод жишээн дээр харуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө сайн storytelling буюу одоо сайн өөрийнхөө туршлага мэдлэг чадварыг тэгээ мотивацийг өөрийн ингээ түүх болгоо ярих нь байна. Тэр нь юун дээр ил болдгоо гэхээр маш тодорхой тоотой үр дүнтэй тий. Тэгээ өөрөө манай баг ийм хийжсэн миний зүгээс асуул би төвтэйгээр тий би энийг хийсэн энэ төр гээд тэгээд ер нь 1-2 минут товч бөгөөд тодорхой тийм хариултууд байх хэрэгтэй. За тэгээд нийтлэг алдаанууд за энэ дээр жишээ болгоод 8 алдаануудыг гаргалаа. Маш их хүмүүс бэлтгэлгүй орж ирдэг. Бэлтгэлгүй гэдэг нь мэдээж хүн болгон нөгөө түрүүний ярьснаар хөвчлэн техникийн асуултуудад бэлдээд байдаг. Жишээлбэл инженерийн ажлын байранд бол голдуу инженерийн асуудлууд дээр анхаарчаад яг нөгөө зөвлөн түрүүний тэр нөгөө storytelling-тэй өөрийнхөө ялгарх онцлог өөрийгөө би ер нь одоо яг надтай адилхан инженерүүд орж ирж байхад тэднээс би юугаар ялгарх юм? Миний одоо яг үнц нь юу юм гээд тэрэн дээр сайн бодож төлөвлөөгүйгээс ерөнхий хариулт өгөх тий. Тэгээд түрүүн бас хэлснээр байгууллагын танилцуулгыг хүртэл уншаагүйгээс ингээд хитрхи ерөнхий хариулт эсвэл заримдаа би бидэхгүй гэж юм уу. Тэгэхээр бэлтгэн гэхээр зөвхөн техник биш маш урдчлаад асуултууд дээр бас сайн бэлтэх хэрэгтэй. За хоёр дахь нь бол хэрт урт замбраагүй ярих. Заримдаа ингээд асуултаа ингээд зөв ойлгоогүй ч байд юм уу. Тэрнээс болоод ингээд урт яриулаа байна. Заримдаа нөгөө ингээд нэг хариултаас нөгөөрөө өсрээд яваад байх жишээтэй тий. Гэтэл яг нөгөө хүмүүс чинь тодорхой асуултанд одоо хариулт хүсэж штэ. Хэрвээ асуулт нь тодорхой биш байх юм бол уучлаарай энэ дээр ингэж асуусан зүг үү гэж бас тодруулж авах хэрэгтэй. Тэгэхгүй заримдаа асуултыг буруу ойлгоод тэгээд буруу хариулчвал ер нь хэцүү. Тэгсэнд орвол тодруулж асуух бол маш хэрэгтэй. Тэгэхээр асуултаа тодорхой хариулах хэрэгтэй. Ойлгоогүй бол тодруулж асуух хэрэгтэй. Хитрхи урт замбраагүй нэгээс нөгөөр өсчихсэн хариулт бол өөрөө чинь мэргэжлийн төвшөнд харагдуулдаг. Тэгэхээр тэн дээрээ бас анхаарах хэрэгтэй. Тэгээд бас ерөнхий хариултууд өгөхтэй. Тэр бас яг түрүүн хэлснээр хитрхи ерөнхий юмуд өгöd авах хэрэгтэй. Эсвэл ерөнхий өчөд доошоо нарийн болж явах хэрэгтэй. Үр дүнгээ буюу импакта бас сайн харуулах хэрэгтэй. Жишээлбэл манай бинийхээс алгоритмыг сайжруулсан оптимизац хийсний ачаар одоо хурд маань 30% сайжирсан ч гэдэг юм. Иймэрхүү том тодорхой үр дүнгээ харуулах хэрэгтэй. Тэгэд өөртөө ихтгэлгүй байх. Түрүүн хэлснээр айгүй сайн инженерүүд ороод ирдэг. Цаасан дээр бол топ инженер мэргэжилтэд харагддаг. Гэтэл ярилцлаганд орж ирчээл хүмүүсийн нөгөө хүмүүсийнхаа нүд рүү ингэж ихцэлж хардгуу ч юм уу эсвэл газар шагаасаар байгаад ч юм уу өөртөө ихтгэлгүй байсаар байгаа гарчдаг. Ер нь бол яг нэг хэлэхэд маш сайн мэргэжилтэн байшин ч өөртөө ихтгэлгүй бол ер нь ажилд орохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ихтгэлтэй байхын тулд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрөө сайн бэлтгэж, өөрөө сайн ярилцлагадаа ингээд урдчилж асуултуудаа бодож хариулсныхаа хэрээр тэгээ бүр ингээд одоо тийм дадлага ярилцлага хийсний хэрээр өөртөө ихтгэлтэй болчдөг. Тэгэхээр ер нь бол өөртөө ихтгэлтэй байх тал дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд дараагийнх нь болохоор түрүүн хэлсээр компани талаар судлааг байх те компани байгууллага орох гэж байгаа газрын талаар маш сайн судалсан бас асуултууд бэлдсэн байх хэрэгтэй. Тэгээд 7 дугаарх нь storytelling байхгүй те ерөнхий юм яриад байдаг. Гэтэл би гэдэг хүн яг нөгөө юу ингээд түрүүний дээр star методын араас нь ахуулаад тэгээд ер нь одоо нөгөө өөрийнхөө талаар өөхтөөхөө бусдаас ялгархаар онцлох дээрэс нь болж өгөр бүр ингээд эмоц орохоор тэгж хийж одоо яг хүнд санагдахаар тийм зүйлс хэлүүлэх сайн. Тэгээд хамгийн сүүлд мэдээж ярьцлага болгоны төгсөл танд асуулт байна уу гэдэг асуулт байхгүй гэж байгаа хүн ер нь бол сониуч биш юмд одоо манай байгууллагад орчвол айгуу тийм пассив хүн байна энэ төр гэдэг тий. Тэгээд одоо шүүмжил сэтгэлгээ муутай гэдэг ер нь их сөрөг харагддаг. Хоёр сайн хүү орж ирчээд ярилцлаганда аягүй сайн хийчихэд гэтэл нэг нь асуулт асуухгүй нөгөөх нь нээлттэй асуулт аягүй сайн асуулт асуух юм бол мэдээж алийг нь сонгох нь бол ойлгомжтой. Тэгэхээр бол асуултыг бол байнга асууж бэлдэж явах хэрэгтэй. Гэхдээ мэдээж нэг урт биш аягүй тийм тодорхой асуултууд бэлдчих хэрэгтэй. Тэгээд асуултанд яг хэрхэн бэлдэх үү гэд бас хэсэг байна. Тэрийгээ дараад нь манай Nomad Rise-ийн юун дээр сургалтын дээр явах болно.
За тэгээд ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ гэж түрүүн хэлсэн те. Тэн дээр жишээлбэл энэ дэр 5 зүйлс бэлдээ. Эхнийх нь жишээлбэл түгээмээс байгаа асуултууд. Одоо бол интернетэд одоо чат одоо AI гарахаас өмнө бол мэдээж зөндөө олон интернетээр байдаг гэсэн шүү дээ. Одоо шилдэг асуултууд, хамгийн их түгээмэл асуултууд энэ төр гэдэгцэн. Тэгэхээр ер нь бол түгээмэл асуултад тэр нь жишээлбэл ярилцлага болгон за бид нарт ингээ өөрийгөө танилцуулахгүй юу гэдэг. Тэгэхээр ингээд маш энгийн ингээд миний нэр тэр ингээд ийм хийсэн таа гэхээсээ илүү одоо нөгөө жинхэнэ бусдаасаа өөрийгөө ялгарах пич өгнө штэ. Би одоо 10 хэдэн жилийн туршлагатай ажлынхаа одоо шилдэг юу болж исэн ийм инженер байна гэж гэх юм бол ваа гэдэг өөрийгөө аягүй сайн бэлдэж бусдаасаа ялгарах хүнээ зөв тодорхой танилцуулах хэрэгтэй. Тэгээ түрүүний хэлснээр ваа юу яагаад одоо манай энэ ажилд бусд хүмүүстэй харьцуулахад тааг вэ? Тэрийг өөрийгөөс бас сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ ярилцлагуудаар бас өөрийн чинь давуу болон сул тал тий. Англиар strength and weakness гэдэгчдэг. Тэгэхээр энийг бас сайн бодох хэрэгтэй. Жишээлбэл би маш сайн ингээд цаасан дээр нөгөө инженер байсан. Ярилцлагч юу н айгүй сайн явж исэн. Тэгээд нэг инженерээс жишээлбэл за дотроо за ер нь энэ айгүй сайн инженерээр авна гэж ботцсон бай явж байгаа шүү дээ эхнээсээ. Тэгээд за та одоо өөрийнхөө давуу болон сул талаа тий strength weakness-ээ ярихгүй юу гэдгсэн нөгөө инженер надад сул тал байхгүй гэж соцсон. Тэгэхээр юу гэж бодож чинь гэхээр за энэ хүн чинь сул тал байхгүй гэдэг чинь fixed mindset буюу ер нь өөрийгөө би мундаг гэж бодсон хүн, эго өндөртэй тийм хүн байна. Тийм хүмүүс чинь ер нь юу багаар ажиллахад нэгдүгээр хэцүү, хоёрдугаар өөрийгөө хөгжүүлж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Бидний хөвд чинь fixed mindset биш, growth mindset буюу өөрийнхөө алдаан дээрээсээ суралцж идэг тухайн алдаагаа би юм алдсан ингэж хийсэн чи ингэ алдсан энээсээ би ингэж сурсан гэдэг growth mindset маш чухал. Тийм учраас нөгөө ингэж ерөнхий асуултуудад маш сайн хариулаа техник асуултуудад бүр үнэхээр мундаг байсан инженер weakness дээр ирсэн надад ямар ч weakness байхгүй гэд тэгээд шууд энэ хүнийг авахгүй гэд би ганцхан би биш багаараа шийдчихэж байгаа байхгүй энэ хүн бол юу fixed mindset байна манад орч ирчихвэл ер нь нэлээд хэцүү болно гэсэн үг гэд тэгэхээр ганцхан гэтэл тэр хүн одоо миний сул тал энэ одоо жишээлбэл би нэлээд зөрүүд тийм учраас ингээд хүнийг сонс сурах юм дээр хэрэгтэй гэд тэрийг нээлттэй илүү даваа байх байсан байхгүй юу. Тэр энийг айгүй сайн бодож хэлж байгаа хэрэгтэй. Зарим нэг хүмүүс weakness гэхээр ингээд би жишээлбэл залхуу малхууч гэдэг юм бүр ингээд хадуураа явцдаг. Жишээлбэл за би ингээд залхуураа тэгээ жоохон гейм addicted болсон энэ төр гэд тэ. Гэтэл нөгөө weakness чинь бас өөрийн чинь одоо сууллаж харуулнгаа эн чинь бас мундаг хүн байна шүү гэд явна. Тэгэхээр тэнийг айгүй урдчилж сайн бодож явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нөгөө challenge failure те ямар асуудал дээр тулгарч ирсэн яг юунаас яасан тэрийг айгүй урдчилж бодоод ер нь туршлагатай хүн гэдэг бол хамгийн их алдаа хийжсэн хамгийн их одоо фейлдж байсан хүн байдаг. Тэгэхээр тэндээсээ нэг их юм фейлдж байгаагүй ингээ урсгалаараа яваад байсан хүн бол өөрийгөө тэгж одоо сорж байгаагүй хүн гэсэн импрешн өгдөг. Тэгэхээр энэ дээрээ айгүй сайн бэлдэж явах хэрэгтэй. Тэгээд хоёр дахь нь түрүүний хэлсэн стар ашиглан хариултуудаа бэлдэх хэрэгтэй. Ингээд ийм бүтцтэйгээр ойлгомжтой мэргэжлийн төвшөнд өгөхөөр тэгээд ер нь нэг урдчлаа 3-5 одоо стори бэлдчих хэрэгтэй. За энэ тал дээр түрүүний бэлдэх асуусан те багийн чин хувьд ингээд гацчихсэн зүйл байхад яаж гарчсан байж гэдэг юм уу. Ер нь тийм нээлттэй асуултууд өөрөө чин бодит жишээг харах гэж шүү дээ. Тэгэхээр ийшээ старыг ашиглаад толгойдоо ер нь урдчлаа бэлдчих хэрэгтэй. Тэгээд 3 дахь нь компанийнхаа судалгааг хийн вебсайт бүтээгдэхүүнүүдийг нь ороод харна. Яг энэ компанид орохоор юу хийх юм байна. Нэг бүрчлэн хуудсуудыг нь үзээд тэгээ асуултууд бэлтчих хэрэгтэй тий. Тэгээ дээрэс нь соёл нь ямар зорилготой. Тэгээ яагаад энэ байгууллага вэ гэдгээ өөрөө чин сэтгэлээсээ бодох хэрэгтэй. Яагаад надад энэ байгууллага таарч чинь бас өөрт чинь яг эргэлзээ төрсөн юм байвал асууж болно шүү дээ. За танай байгууллагын соёл юу вэ? Ер нь яг ингээ хүмүүс нь анх орж ирж ажиллаа гэхэд өдөрт нэг өдрийнх нь өдөр одоо яг хэрхэн харагддаг вэ? Та энэ талаар надад харуул. За би одоо чи биний ярилцлагыг даваад танад ажилд орчлоо гэж бодъё. Тэгэх юм бол миний нэг өдөр хэрхэн харагдах вэ гэд. Эсвэл би жилийн дараа гэхэд ямар хүн болсон байх вэ гэдэг ч юм уу тий. Яг ингээд ийм гоё тодорхой зүйл асууж авах хэрэгтэй сонирхолтой. За тэгээд дөрөвдүгээрх энэ бол маш чухал mock interview буюу дадлага ярилцлага хийх ёстой. Тэр нь бол найз юм уу ментортой ингээд тухайн орох гэж байгаа ярилцлагатаа яг ингээд жинхэнэ одоо ингээд ярилцлагын орчинд ороод бэлдэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө бас ингээд хажуу талаасаа бас камераар биччихвэл бас зүгээр. Манай одоо их сургууль дээр бид нэр одоо бас яг ярилцлага манай оюутнууд ингээд компанид очиж жинхэнэ ярилцлага өгдөн. Тэгэхэрнээс нь наан өөр компаниудын рекрутер, HR менежер эднэртэй нийлж хагаад жинхэнэ одоо бас mock interview хийдэг.
Тэгээ нөгөө оюутнуудаа за яг жинхэнэ ярилцлаганд орж ийн гэж ороод тэгээд яг яагараа гэдэг. Тэгээ нөгөөдөл маань жинхэнэ авах рекрутерч учраас манай оюутнууд мэдээж их сайн бэлдэж орно. Яагаад тэгэхээр төгссөн ч гэсэн тэр компанид бас очиж бэлдэх учраас тэгээ нөгөө mock interview өгснөхийн дараа ахаад жинхэнэ нөгөө төслийнхөө юунд ярилцлаганд орохдоо өмнөхөөсөө их дахиад өөртөө ихтэй. За тэглээд жишээлбэл самбар дээр очиод тоо битдэг ч юм уу код бичээд ингээд нэг үдчихэж байгаа болохоор дараад нь очихоор компани юм дээр одоо дизайны кодын юм бичгтээ арай нээлттэй болцсон байж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол mock interview бол дандаа хийдэг. Энэ бол маш үнэхээр чухал. Тэр та нарын хувьд маш чухал ажил орогдож байгаа одоо dream job ер нь өөрийг чинь хамгийн сонирхож байгаа юм байх юм бол заавалчгүй mock interview хийхийг зөвлөе. Тэгээд тэрийг бол зүгээр нэг энэ mock interview гэж бодохгүй яг энэ бол жинхэнэ интервью би одоо өрж гинэ гэд. Тэгээд дараад нь бас бичлэг хийчихэд бичлэгээсээ дараад нь хараад за миний биеийн хилэмж юу байна? Миний биеийн одоо body language ер нь юу байна? Би гараа юугаа нүдээ хэрхэн ашиглаж гинэ үү? Гэт ер нь маш сайн анализ хийгээд өөрийгөө нөгөө талын өнцгөөс нь харж хэрэгтэй. Тэгээд сүүлийнх нь бол mindset бэлтгэхдээ яг өөрийгөө би ер нь ямархуу одоо энэ ярилцлаганд орох юм даа нэг ингээл сандарч ороод чичрээл ягаад гэвэл хүн чинь нөгөө өөртөө ихтгэлгүй харагдана гэсэн шүү дээ. Тэгэхээр өмнөх югаараа хэрвээ ингээд урдчилж бэлдээд mock intro хийгээд хийтгэж явцсан хүн ер нь ярилцлаганд орохдоо тайван болчдөг. Тэгээд өөрийгөө илэрхийлэх боломж учраас би ер нь яг ямар хамрах харагдах юм гэдгээ орох хэрэгтэй. Тэгээ ер нь байгальд баг орохдоо би бол баг энэ ажилд орсон мундаг инженер хүн. Жишээл би инженерийн талаар ажилд авдаг болохоор тэр талаар ярьж байна те. Жишээлбэл инженер хүн эсвэл судлаач хүн. Тэгээ өөрөө би майндсет чинь жишээлбэл өөрөө би инженер хүн, би судлаач хүн гэд өөрийнхөө айдентитиг аль хэзээ тийм болгочоод ярилцлагатаа орвол ер нь зүгээр. За дадлага ярилцлагын хувьд жишээлбэл яг яаж бэлтэх вэ гэж чинь те. Тэн дээр жишээлбэл яагаад хэрэгтэй гэхээр түрүүний хэлснээр хэр их бэлдэн төдий хэмжээний өөртөө ихтгэлтэй болдог. Тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Эхлэндээ сандарч ивэл ахаа дараад нь хийгээ. Тэгээ хийтгэхэд тэгээ дараад нь нөгөө хийтгэхэд найзтайгаа ч юм уу ментортой бэлтгэсэн хүн чинь ахаад ярилцлаганд орохдоо нөгөө найзтайгаа ярьж байгаа юм шиг бас арай тийм тайван байдалтай орчиж байгаа юм шүү дээ. Майндсет чинь тийм арай тайван байдалтай орчих шин. Тэгээ урьдчаад ямирхүү алдаанд гарч чинь гэдэг. Тэгээд бодис нөхцөлтэй ингээд урьдчлаа бэлтэж чинь гэсэн. Тэр бол маш чухал. Хэрхэн хийх вэ гэхээр нөхцөл бүрдүүлэн те яг тийм зүгээр нэг унтлагынхаа өрөөнд очиж хийчих болохгүй шүү дээ. Яг тийм болж игэл тийм бодиттой орчинд ороод 30-45 минут бичлэг хийгээд тэгээд асуулт хариултаа яана. Тэгэхээр нөгөө хүндээ болж игэл нөгөө найзаагаа ингээд бас өөрийн бэлдснээс гадна бас шинэ асуултууд бэлтчихээрэй гэд хэлчихвэл бас зүгээр тий. Тэгэхээр гин бэлдээгөө асуулт гарч ирвэл яах нь вэ тий. Тэгэхээр мэдээж нөгөө нийтлэг асуулт бас тэгээд нөгөө behavioral буюу өөрийн чинь зан чанартай холбоотой асуултууд яагаад чи гэд ямар одоо асуудал дээр тулгарсан юун дээр унжсэн юун дээр алдчихжсэн тий. Тэн дээр аягүй сайн бодож гарах хэрэгтэй. Тэгээд нөгөө хариулах дээр түрүүний хэлснээр стар аргыг ашиглаж хариулж болно. Тэгээд фидбек ав нөгөө ярьслага авч байгаа хүнээсээ ер нь би юун дээр агуулгах хэр байсан миний бас delivery буюу би ярьслага өгөхдөө хэр байсан. Зүгээр найзуудтайгаа ярьдаг шиг бид нэр ярьслаханд ороод жишээлбэл заримдаа ингээл хүмүүс орж ирэл ярьслаханд орж оо гэж яг юу ярьж байгаа нь сонсогдож мэддэхгүй гэж ярьчаал гараа авчдаг. Гэтэл нөгөө тэр чин delivery буюу нөгөө ярьж байгаа одоо коммуникац тий тэр чинь маш чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр тэн дээр хүртэл анхаарах хэрэгтэй. Ярихдаа би яг өөртөө ихтгэлтэй ингээд тогтун тодорхой ярих хэрэгтэй. Зүгээр найзуудтайгаа ярьсан юм шиг уурсгаад ярьчих болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр контент агуулга сайн байх хэрэгтэй. Delivery буюу яаж хэлж байгаа чинь бас сайн байх хэрэгтэй. Өөртөө ихтгэлтэй байхад бас тэр чинь бас нөлөөтэй. Тэгээд юуг анхаарах вэ гэхээр энэ дээр бас аюу хүмүүс их алддаг. Яг нэг үлэхэд дуу нөгөө түрүүний хийснээртэй дуу хурд одоо ойлгомжтой байдал. Ялангуяа манай инженерүүд нөгөө интроверт хүмүүс болохоор айгүй хаалттай ингэж орж ирнэ. За нүрдрөө заримдаа харна, заримдаа харахгүй байна. За тэгээд нөгөө хурд нь ингээд доророо гэдэг ингээд монотоник ингээд урсаа явцдаг. Тэгээд дээрэс нь ойлгомжтой биш. Тэгээд дээрэс нь заримдаа нөгөө асуултаа асуугаагүй байж буруу хариулаа явцдаг гэсэн. Тэр шиг тэр нөгөө хүнтэйгээ айгүй сайн ингэж нүд рүү нь харж яриад тэгээд хурдаа тохируулаад тэгээд тэр бүхэл нөгөө пауз авах хэрэгтэй тийм пауза хүртэл аваад явах хэрэгтэй. Тэгээд нөгөө нүдээр ингэж харах сайн чухал. Тэгээ бас хэрвээ захимаар бол камер руугаа харах маш сайн чухал. Тэгэхээр ингээд өөр газар руу ингээд хараад авахгүй захин байсан ч гэсэн камер руугаа харж ярих үнэхээр чухал. Тэгэхээр нөгөө тэрий чин зас жишээлбэл нодны би рекрутер 2-3 рекрутертэй хийжсэн дараа нь ярьж байгаа байхгүй юу. Захимаар нэг хүүхэд орж исэн дандаа өөр тийшээ харсаар байгаа. Ягаад тэгэхээр нөгөө дэлгэцэн өөр талд байсан байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар яг тийм ай контакт авсангүй те гэдэг нэг сайн сэтгэл байгаагүй. Тэгэхээр камера болж игэл дэлгэцэн дээр яг ингэж харахаар нүүрлүүгээ харахаар тавил зүгээр хажуу талаасаа биш. Тэгээд нөгөө сүулт хэлснээр яг юуг анхаарах вэ гэдгээр өөртөө ихтгэлтэй байдал тэгээ body language гараа
нүдээ хэрхэн яаж гэнэ үү? За тэрийг одоо энэ дадлах ярьцлага хийсний үүдэн дээр. Тэгээд ер нь ингээ анзаарч байхад ярьслахын дунж байгаа хүмүүс мэдлэг чадвартай муу гэхээсээ илүү голдуу одоо нөгөө өөрсдийнхөө бие авч явж байгаа байдал, өөртөө ихтэй байгаа байдал, өөрийгөө зөв тодорхой илэрхийлж байгаа байдал, бас тэгээд нөгөө хүн чинь ихтгэл төрүүлж байгаа байдлыг харж байгааг анзаарахгүйгээс болоод алдч унтчдаг. Нөгөө хүмүүс маань энэ бол мундаг инженер, мундаг одоо мэрэгчлэлтэн гэхээсээ гадна манай багт орж ирж чадах сайн хүмүүс үү, сайн багийн гишүүн байж чадах уу, хэр хүн бэ гэдэг дээрс тий. Энэ тэгэхээр тэн дээрээ маш сайн анхаарах гэсэн үг шүү дээ. Жишээлбэл өмнөх багаа муулаад, компаниудаа муулаад тэгэх юм бол за энэ ер нь алдаг бусдаас айдаг өөрөөсөө хайдгүй тийм хүн байна гэд интегритет тал дээр муу хүн байна гэд авахгүй байх тийм боломжтой. Тэгэхээр өөрийн чинь гарч байгаа амнаас өөх чинь өөрийн чинь ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг учраас тэрийг аягүй сайн бодож ярих хэрэгтэй. За тэгэхээр манай вебинар 10-ын одоо ярьцлагын зөвлөгөөнүүд, товчхон зөвлөгөөнүүдийг энэ хуваалцъя. Төрөний хэлснээр бүтэц ашиглаа. Төрөний STAR метод гэж хэлсэн тийм. STAR-ын одоо юутагаар аргын тустайгаар тод ойлгомжтой хариултыг бэлдэж сурах хэрэгтэй. Хоёрдугаарх нь impact буюу яг юу хийсэн бэ? Үнс нэ те үнс нь яг юу одоо нөгөө ямар өөрчлөлт авчирсан те юу хийсэн бэ гэдгээ яг шилжээд яг тэр нь юуг өөрчилж чадсан ингээд тэр нөлөө тодорхой харуулах хэрэгтэй. Жишээн дээр тулгуурлаад гуравдугаарх нь богино бөгөөд тодорхой ярих хэрэгтэй. Бас тод ярих хэрэгтэй. 1-2 минут. Ер нь бол нэг урт биш сунжих хэрэггүй. Тэгээд нөгөө бас хүнийхээ юуруу нүдрүү нь харж байгаа зарим хүн чинь ингээд яриад байвал тодорхой ингээд тохиод биш жоо яар гэдэг. Тэгэх юм бол яриад байх хэрэгтэй. Тэгэхээр бас нөгөө хүнээ бас уншиж сурах хэрэгтэй. Ярьслага авч байгаа хүнээ. Дөрөвдүгээрх нь бол түрүүний хэлснээр компаниас судлаад яагаад энэ байгууллага вэ гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Бас гоё сонирхолтой асуултууд мэдэх хэрэгтэй. Тавдугаарт нь бол өөртөө ихтэй байх. Түрүүний хэлснээр сайн бэлдснийхаа хэрээр өөртөө ихтэй болно. Мөн ярьцлага өгөхдөө дуу, нүдний харц, өөрөө чи одоо энерги буюу одоо яг ямар хүн бэ гэдгээ бас тэр байгаа байдлаараа харуулчих хэрэгтэй. Хамгийн сүүлд нь асуулт асуухаараа ингэснээр та сониуч, шүмж сэтгэлгээтэй бас тухайн байгууллагад орё гэсэн үнэхээр сонирхолтой. Тэгээд дээрэс нь идэвхтэй хүн байна гэж харж ийн гэсэн үг. Байгууллагууд ямар хүнийг авч явахыг хүсэхгүй байна гэхээр зөвхөн юу хэлсэн тэрийг л хийдэг. Идэвхгүй. Ер нь бол тэгээд нэг урсгалаараа явж идэг тийм хүмүүсийг авах ер нь дурггүй. Тэгэхээр асуулт асуун, ярьслага өгж байгаа тэн дээр гэж ярьсан өгж байгаа жишээнүүд чинь хүртэл энэ бол өөртөө ихтэй, идэвхтэй, санаачлагтай хүн байна шүү. Тэгэхээр тухайн байгууллагын төлөө ингээд бүхнээ зориулдаг, тухайн багийнхаа амжилтын төлөө бүхнээ зориулдаг. Зөвхөн ми гэдэг үү те эго төвтэй биш, багийнхаа амжилтын төлөө төвтэй тийм хүн байна гэд тэр тал руу айгүй харуулах учраас хариултуудаа тэр өнцгөөс бас сайн бэлдэх хэрэгтэй. Асуултуудаа ч гэсэн бас тэр өнцгөөс бас сайн хийх хэрэгтэй. Тэгээд тухайн хүмүүстэйгээ бас гоё нээлттэй хичнээн цахин байсан ч гэсэн ингээд заримдаа ингээд инээмсэглэж харцах хэрэгтэй. Манай нөгөө соёлын ялгаанаас болоод заримдаа ингээд одоо Азийн улсуудаас орж ирж байгаа Европын ярилцлаганд ялангуяа барууны Голланд одоо хойд Европ болон энэ мөрх ярилцлаганд орж байгаа хүмүүс ингээд айгүй сериосны байгаад байдаг. Ягаад тэгэхээр ярилцлаган дээр айгүй тийм мэрэгжлийн сериосны байх хэрэгтэй гэдэг тий албан ингээ харагдаад байдаг. Мэдээж албан эхэлж болно. Гэхдээ ер нь яваандаа хүмүүс чинь ямар ч өдөр гарч ийн гэхээр өөр чинь өөрөө таалагдах юм бол бараг л ажилд авах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас хаяа инээмсэглэж явах хэрэгтэй. Инээмсэглээд хичнээн одоо заримдаа нэг инээмсэглэлтгөө дараахан хүн ингээ хиймэл юм шиг харагдаж болно тий. Тэгэхээр нөгөө төрөний дадлага ярьцлага дээрээ бас инээмсэглэж үзэх хэрэгтэй. Би ямар хөө инээмсэглэл бараг л дулаах харагдаж байна, ямар хөө инээмсэглэл хиймэл харагдаж байна гэд бид нар яг нэг үлэхэд иймэрхүү типик хүртэл оюутнуудаа өгдөг ярьцлаган дээр ингээ дадлага ярьцлаган дээр нь явж байгаа. Заримдаа цаа чи энэ дээр хитрхи хууламж инээж шүү. За жишээлбэл энэ дээр чиний буян хилэмж чинь хитрхи хаалттай байна. Ягаад тэгэхээр ярьцлаган дээр гараа ингэж суугаад байна. Энд чи хаалттай өгч чинь. Тийм учраас нээлттэй ингэж ярих хэрэгтэй. Хараага тод байх хэрэгтэй. Заримдаа хитрхи сериус байгаад учраас жоохон инээмсэглэж одоо бондинг итгэл төрүүлэх хэрэгтэй ч гэдэг. Тиймэрхүү нарийн аргуудыг хүртэл ингээд заримдаа зааж өгдөг. Мэдээж хүний хамгийн чухал зүйл бол өөрөө өөрөөрөө байх хэрэгтэй. Гэхдээ өөрөө өөрөөрөө байна гэдэг нь найзад дундаа орцсон юм шиг зүгээр буу гэдээ байж болохгүй байх нь шүү дээ. Бас яг мэрэгжлийн хэлбэрээр өөрөө байна гэсэн үг байна.
За тэгээд ер нь ярьслаханд орно гэдэг нь төгс байх албагүй. Хинч төгс биш. Төгс байна. Мундаг гэж яхасаа илүү аль болох ойлгомжтой, ихтгэлтэй, ихтгэл төрүүлсэн сайн мэрэгжилтэн байна. Бас сайн багийн гишүүн байна гэдгийг харуулах бол ер нь хангалттай гэж хувийн зүгээс бодож байна. За тэгээд хамгийн сүүлийнхаа одоо хуудсан дээр ирлээ. Энэ юу гэхээр ярьслага гэдэг бол танаас шалгалт авах гэж байгаа зүйл биш. Энэ бол өөрийнхөө үн цэнийг зөвөр нээлттэйгээр ихтгэл төрүүлэхээр одоо ихтгэлтэйгээр одоо харуулах боломж юм аа. Ингээд вебинарынхаа төгсгөлд хүрлээ. Та бүхнийг анхаарал тавин сонсонд маш их баярлалаа. Манай YouTube хуудас Nomad Rise Learning-д subscribe хийгээд бас Facebook Nomad Rise-ыг маань дагаарай. Асуулт байвал Nomad Rise world@gmail.com руу илгээ нэгтгэж найдаж байна. За баярлалаа.